та бүхэндээ би юу ярих гэж байгаа юм гэхээр Жо Байден буюу Америкийн ерөнхийлөгч хүнд үйлчлдэг вэ? Тухайн юм гэдэг өөрийнхөө үзэл бодлыг хуваалцсан. Тэгээ яагаад энэ тухай ярихаар болж байгаа юм гэхээр миний харж байгаа сатаанд үйлчлэгийг би өмнөх Путиний альчлалын бичлэгэн дээр хэлжсэн. Тэгээ яагаад сатаанд үйлчлдэг гэж байгаа юм гэхээр хүмүүс яг сайн ойлгохгүй ч магадгүй юм. Эдний талын ерөнхийдөө жоохон сатааны талыг шүтдэг. Тэгээд дээрс дандаа хар буруу аргаар мөнгө олдог хүмүүс байгаа. Ачиг унжаадаг. Дайныг санхүүжүүлж дундаас нь мөнгө нуудаг. Зэвсгийн 8 гэдэг, хар тамхины 8 гэдэг. Эмэгтэй хүмүүсийг одоо юу гэдгийг те бэлгийн боолчлолд оруулдаг ч гэдэг юм те. Тэгээд эрхтний 8 хийдэг. Тэгээд энэ тентгийн улс оронд эдийн засгийн алуурчныг явуулдаг. Тэгээ энэ тентгийн улс оронд ингээд яг ерөнхийлөгчдөө сонгож өгдгийн одоо жишээ нь нэгэн Жо Байден, нэгэн Зеленский гэх мэт ийм хүмүүсээр ингэж улс орнууд ингээд хооронд нь алцуулдаг, байлдуулдаг. Тэгээ дундаас нь баяжчаадаг нэг тийм тэгээд хүн төрөлхтний тоог цөөлөх бодлоготой цөөлхийг зорж явдаг тийм хүмүүс байгаа. Тэгээ ер нь бол маш хар буруу аргуудаар явдаг. Тэгээд шүтж байгаа шашин хүртэл сатаанлаг, чөтгөрлөг байдаг. Тэгээд тэр үүднээсээ би сатан буюу чөтгөрийн удирдлагын дор байдаг Жо Байден гэж би бодож байгаа. Тэгээд би энэ тухай яриад өндөрлөё. Өнөөдөр 2024 оны 11 сарын 24 2 цаг 30 минут болж байна.